Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ ердөө хэдхэн хоногийн өмнө тохиолдсон нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Лорен Жохансон нь 2001 оны 10 дугаар сарын 30-нд Миссисипи мужийн Ocean Springs хотод Лэнс болон Тамила нарын охин болон мэндэлсэн. Тэрээр доороо Кайл, Кристиан, Кейтлин гэх хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Лорны аавын хувьд тэрээр мис заслын эмч мэрэгжилтэй бол харин ээжийнх нь хувьд мөн л эмнэлгийн салбарт ажилладаг бөгөөд совилогч мэрэгжилтэй. Лорны хоёр дүүн төрхтөө л хөгжлийн бэрхшээлтэй төрсөн тул Лорен аав ээж хоёроо завгүй ажилтай байх үед нь дүүнэртээ байнга анхаарал тавьж асарч халамжилдаг. Тиймээс Лорен дүүнэртэйгээ маш дотно гэж хэлж болно. Лэнс, Тамила хоёр ч гэсэн цаг завтай үедээ хүүхдүүдтэй гэр бүлдээ ихэнх цаг заваа зориулдаг тул ер нь Лорен багаасаа маш сайхан халуун дотн уур амьсгалтай гэр бүлд өсөж хүмүүжсэн. Лорен ахлах сургуулаа төгсөөд дараа нь University of Mississippi совилогч болохоор суралцаж эхэлсэн байдаг. Их сургуульд орсон даруйдаа Лорен маш сайн суралцаж Dean's List буюу хамгийн өндөр голч дүнтэй сурагчдын тоонд хүртэл орж чадсан. Лорны эргэн тойрныхонд хүмүүс Лорны талаар дүрслэн ярихдаа түүнийг маш сайхан сэтгэлтэй, үнэхээр тус жохин хэмээн онцлон ярьсан байдаг. Лорен хичээлийнхаа хажуугаар амьтны асрах газарт бэртэж гэмтсэн амьтдад тусламж үзүүлж сайн дурын ажил ч мөн хийдэг байсан. За их сургуульд орсныхоо дараа удалгүй Лорен Bryson Rivers гэх ахлах сургуульдаа хамт сурч исэн өөрөөсөө 1 насаар ах залуутай болцож эхэлсэн. Лорен Bryson хоёр ахлах сургуульд байхасаа л нэг-нэгнээ сайн мэддэг байсан бөгөөд тэдний харилцаа эхэндээ маш сайхан аз жаргалтайгаар үргэлжилж исэн боловч удалгүй ойр ойрхон муудалцах болж маш их хэрүүл маргаантай байх болсон. Цаашлаад бүр сүүлдээ тэдний хэрүүл маргаан нь ихэнх тохиолдолд бие биенээ цохих, нэгэндээ гар хүрэх, хоорондоо зодтолдох гэх мэт маш зохисгүй байдлаар өндөрлөдөг болсон. Хэдийгээр Лорен гэрийнхэндээ Bryson тэр хоёрын дунд яг юу болоод байгаа талаар нэгнгүй ярьдаггүй байсан ч Лорны аав ээж хоёр нь бол мэдээж нэг л зүйл буруу байгаа гэдгийг анзаарч эхэлсэн. Тиймээс Лэнс, Тамила хоёр хэд хэдэн удаа Лорентэй ярилцаж Bryson-аас харилцаагаа таслахыг зөвлөсөн боловч Лорен хэсэг хугацааны дараа Bryson-тай буцаад л нийлчихдэг байсан. Ерөнхийдөө бол Bryson Лорны амьдралд маш том орон зайг эзэлдэг байсан гэж хэлж болно. Тэд муудалцах бүрд Bryson үргэлжил Лоренд гар хүрдэг байсан ба Лорен бие хамгаалахаар оролдож өөдөөс нь тэмцэлдснээр тэдний хооронд зодоо үүсдэг байсан хэмээн Лорны найзууд нь ярьсан байдаг. Bryson Лоренд гар хүрэх бүрт Лорен Bryson-аас салахаар шийдэж харилцаагаа дуусгадаг байсан боловч Bryson яаж ийж агаад Лорны амьдралд эргээд ороод ирдэг байсан. Bryson Лорнаас уучлалт гуйж дахиж хизээж өмнөх алдаагаа давтахгүй хэмээн амлалт өгөн тэд хоорондоо эвлэрдэг байсан хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам Bryson Лорныг өөрийн хүслээр байлгах гэж оролдох. Хэрвээ тэрхүү хүсэл нь талаар болвол Лорноос хэрүүл өдөх, сүүлдээ гар хүрэх зэрэг нь бүрэл ойр ойрхон давтагдах болсон. За 2023 оны 11-р сард Bryson Лорен хоёр Теннесси мужийн Nashville хот руу амархаар явсан. Ингээд Nashville ирснийхээ дараа өдөржин гадуур зугаалсан хосууд оройн нь хамтдаа баар орохоор болсон бөгөөд хотын төвд байх нэгэн бааранд хамтдаа орцгоосон. Тэднийг бааранд сууж явах үед нэгэн залуу тэдэн дээр ирэн яриа өдөж эхэлсэн ба Лорентэй илүү их яриад Лоренаас илүү их асуултууд асуугаад байсан нь Bryson-ыг уурлуулсан. Ингээд Лорен Bryson хоёр бааранд байх үедээ хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд удалгүй өнөөх баарнаас аж гарцгаан машиндаа суун өөрсдийн буудалсан буудал руугаа явцгаасан. За машинд явж явах үедээ тэдний маргаан улам ширүүсч Bryson Лореныг цохиж зодож эхэлсэн байдаг. Энэ үед Лорен гэрийнхэн руугаа залхаж амьдсан ба аав ээж хоёр нь уцаа авах үед утасны цаана Лорны уйлж ойрлон аврал гуйж байгаа нь сонсогдчихсэн бол харин Bryson Лорен руу орилж хашгичин түүнийг янз бүрээр хараан доромжилж исэн. Энэ бүх болоод байгаа аимшигтай зүйлсийг утасны цаанаас сонсч исэн Лорны гэр бүлийнхэн бүгдээрээ маш их айдас давтсан гэдг нь бол ойлгомжтой. Тиймээс тэд Nashville-ийн цагдаагийн хэлтс рүү залхан болсон бүх явдлыг цагдаагийн ажилтнуудад хэлж
тусламж гуйсан ба цагдаагийн ажилтнууд ч шуурхай ажиллаж Лореныг утасных нь байршлаар хаана байгаа гэдгийг нь тогтоож чадсан. Харин энэ үед Bryson машинаа нэгэн зогсоолд байршуулаад тавьчихсан. Машиныхаа хаалхыг дотроос нь түгжээд Лореныг аимшигтайгаар зодон машины урд талыг мөргүүлж түүн рүү орилж хашгицсаар л байсан. За цагдаагийн ажилтнууд болон түргэн тусламжийнх нэг тэдэн дээр ирэх үед Лорен бараг л ухаангүй болчихсон. Хөл дээрээ ч тогтож чадахгүй болтлоо зодуулсан байсан тул тэр дороо шууд эмнэлэгт хүргэгдсэн бол харин Bryson гартаа чулуу барьчихсан. Лореныг зодож байх үедээ цагдаагийн ажилтнуудад газар дээрээ баривчлагдсан. Bryson-ы машин дотроос нь 2 том чулуу цагдаагийн ажилтнууд олсон ба Bryson тэрхүү чулуугаар Лоренны толгой руу хит хэдэн удаа цохиж гэмтээсэн гэдэг нь бол тодорхой харагдчихсан. Мөн цагдаагийн ажилтнуудыг ирэх үед Bryson машиныхаа хойд талын суудлал руу тонгоогоод нэг зүйлийг хайгаад байж исэн бэлээ. Гэтэл яг тэрхүү тонгоогоод нэг зүйл хайгаад байсан газраас нь Bryson-ы гар буу олдсон. Тэгэхээр цагдаагийн ажилтнуудыг ирэх үед Bryson бууга хайж исэн болж таарч байгаа. За Лорен эмнэлэгт хүргэгдэх үедээ нэг талын нүд нь хавдаж хөхрөөд бүр тагларчихсан. Уруул нүд хамар зэрэг нь сэтэрч цус гарсан байдалтай. Толгой нь хит хитэн газраа хагарсан. Нүүр хүзүү гар бугуй зэрэг нь тэр чигтээ хавдсан. Бугуй болон толгойдоо ноцтой гэмтэл авсан хагас ухаангүй байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн. Харин Bryson цагдаагийн газарт ирэх үедээ нүүр болон гарн дээр нэг хэмжээний цус үсэрсэн байдалтай байсан. Гэхдээ Bryson-ы биеийн дээрээс нэг ширхэгч шалбархай олдоогүй. Тэрхүү Bryson-ы биеийн дээр байсан цус нь бүгд Лореныг зодож байх үедээ өөрлөө нүсэрсэн Лоренны цус болж таарсан. Ингээд Bryson Nashville-ийн цагдаагийн хэлтс дээр баригдаж ирэн мэдүүлэг өгч дараа нь шууд хоригдсон ба энэхүү явдлаас 7 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 18-нд Bryson-ы барьцааны мөнгөө төлөөд шүүх хурал хүртэл батлан даалтаар суллагдаж болох мөнгөнд өнгө нь шүүхээс $250,000 хэмээн тогтоосон. Гэхдээ Bryson $250,000 төлөх боломжгүй байсан тул тухайн үед бол суллагдаагүй. Гэтэл үүнээс 4 сарын дараа буюу 2024 оны 4 дугаар сард Bryson-ы өмгөөлөгч нь шүүх рүү өргөдөл гарган Bryson-ы барьцаа төлбөрийг бууруулах хүсэлтийг гаргасан. Хамгийн хачирхалтай нь энэхүү хүсэлтийг шүүхээс хүлээн авч Bryson-ыг барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурал хүртэл суллагдаж болох мөнгөнд өнгө нь $150,000 болгон бууруулсан байдаг. Ингэснээр Bryson барьцаа төлбөр болох $150,000 төлөн шүүхээс гаргасан хэд хэдэн дүрмийг дагаж мөрдөх тохиролцоотойгоор шүүх хурлаа эхлэх хүртэл нь суллагдах боломжтой болсон. За Bryson суллагдсныхаа дараа дагаж мөрдөх ёстой энэхүү дүрм журмууд нь яг юуг тусгаж өгсөн байсан бэ гэхээр Bryson Tennessee мужийн Davidson County-гаас гадагш гарч болохгүй бөгөөд шагаанда байршил тогтоогч зүүх ёстой. Гэтэл Bryson суллагдахаас өмнө 5 дугаар сарын 15-нд шүүхээс гаргасан энэхүү шаардлагад өөрчлөлт оруулах хүсэлтийг шүүх рүү илгээж шүүх хурлаа хүлээх зураа Davidson County-д биш өөрийн гэртээ буюу Mississippi мужид байх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч шүүхээс энэхүү хүсэлтэнд нь татгалзсан хариу өгсөн. Яагаад гэдг нь бол ойлгомжтой. Лорен Mississippi-д амьдардаг. Тиймээс Bryson Лоренны эргэн тойронд очих хориотой. Цаашлаад өөр нэг заалт нь юу байсан бэ гэвэл Bryson өдрийн 4 цагаас хойш амьдарч байгаа газраасаа гарах хориотой байсан. Учир нь шагаандаа зүүж байгаа байршил тогтоогчийг нь хянах ёстой компани болох Tracking Solutions өглөөний 8-аас өдрийн 4 цагийн хооронд ажилладаг тул Bryson ч мөн адил өглөөний 8 цагаас өдрийн 4 цаг хүртэл амьдарч байгаа газраасаа гарах боломжтой байсан. За Лоренны аав Bryson-ыг шүүх хурлаа хүртэл суллагдах гэж оролдож байгаа гэдгийг нь сонсоод үүнийг нь эсэргүүцэн шүүх рүү хит хэдэн удаа өргөдөл гаргаж Bryson хэрвээ суллагдах юм бол охин нь аюулд орох талаар дурдсан хэдий ч Bryson айл хэдийн барьцаа төлбөрөө төлөөд өмгөөлөгчд нь түүнийг суллагдахад шаардлагатай бүх бичиг баримтуудыг бэлдээд шүүхэд өгчихсөн байсан тул Лоренны аавын өгсөн өргөдөл нь хит хэдэн удаа буцаагдсан байдаг. За ингээд Bryson 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4 цаг 5 минутанд хорих газраас суллагдсан. Яг яагаад өдрийн 4 цаг 5 минут гэдгийг нь онцолж хэлээд байна вэ гэхээр Bryson-ы байршлыг тогтоож түүний явж байгаа газруудыг хэмжих ёстой компани
өдрийн 4 цаг хүртэл ажилладаг тул шүүхээс гаргасан заалтын дагуу Bryson өдрийн 4 цагаас хойш амьдарч байгаа газраасаа гарах хориотой гэдгийг Bryson-ы суллагдахтай холбоотой бичиг баримтнууд дээр маш тодорхой бүр онцгойлон заасан байсан. Гэтэл өдрийн 4 цаг 5 минутанд түүнийг суллаж байгаа. Bryson уг нь суллагдсан даруйдаа өөрийнх нь батлан даалтан дээр ажиллаж байгаа цагдаагийн офицерын хамтаар шагаанда зүүх ёстой байршил тогтоох төхөөрөмжөө tracking solution дээрээс очиж аван шагаанда зүүх ёстой байсан. Гэвч аль хэдийн өдрийн 4 цаг өнгөрчихсөн тул мэдээж өнөөх компани ч гэсэн хаачихсан байж таараа. Тиймээс Bryson-ыг хариуцжсэн цагдаагийн офицер түүнийг яг адилхан үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн байгууллагатай ч мөн хамтран ажилладаг Freedom Systems гэх компани дээр авчирсан. Уг нь бол Bryson-ыг хаашаа явж болохгүйгээд бүх заалт хоригууд нь аль хэдийн Tracking Solutions гэд компани руу илгээгдчихсэн байсан. Гэхдээ Bryson-ыг хариуцжсэн цагдаагийн ажилтан Bryson-ыг Freedom Systems дээр авч ирээд Bryson-ы хоригууд болон хаашаа явж болохгүй газруудыг нь дараагийн өдөр нь мэдээлэл нэмэн хэлсэн тул тухайн өдрөө бол зүгээр л Bryson-ы үгээр л тэмдэглэгээнүүдийг нь хийж шагаанд нь байршил тогтоогч зүүлгсэн. Харин энэ үед нь Bryson боломжийг ашиглан худал хэлж би Davidson County-гаас гарч Mississippi явах боломжтой ямар ч хориг байхгүй хэмээн хэлсэн байдаг. Ингээд түүний байршил тогтоох төхөөрөмж гэсэн яг Bryson-ы хэлсний дагуу програмдсан. Цаашлаад Bryson-ыг суллагдахаас өмнө цагдаагийн газраас Lauren болон Lauren-ы гэр бүлийнхэнд Bryson суллагдж байгаа талаар мэдэгдэж анхааруулах ёстой байсан. Гэвч Bryson-ыг суллагдсанаас хойш бүхэл бүтэн 4 хоногийн дараа цагдаагийн газраас Lauren-ы аав Lance руу залхан Lance утсаа авахгүй байсан тул дуучууд үлдээчгээд л орхичихсон. Гэтэл үүнийг нь Lance 3 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 1-нд дуучуудангаа шалгаж байх үедээ олж сонссон байдаг. За Lance Bryson-ыг суллагдчихсан сул чөлөөтэй явж байгаа гэдгийг мэдсэн даруйдаа охин руугаа залхан анхааруулахаар оролцсон боловч Lauren юусоо утсаа авахгүй байсан. Гэхдээ хамгийн хачирхалтай нь Lauren утсаа авахгүй байгаа мөртлөө аав руугаа хариу мессеж бичээд байсан байгаа. Яг энэ үед бол Lauren эмэгтэй дүүгийнхаа хамтаар сургуультайгаа ойрхон амьдарч исэн байлээ. Тиймээс маргааш өглөөн нь буюу 7 дугаар сарын 2-ны өглөө Lance бага охин руугаа залхан Lauren-ыг юу хийж байгааг асуухад дүү нь хэлэхдээ Lauren өчигдөр гэртээ ирж хоноогүй штэ. Хаана байгааг нь би ч гэсэн мэдэхгүй байна. Утсаа авахгүй байна лээ. Бас манай хаалган дээр байдаг хяналтын камер эвдэрчихсэн хэмээн хэлсэн. За мэдээж үүнийг нь сонссон Lance тэр дороо цагдаагийн газар руу залхан Lauren-ыг алга болсон талаар мэдээлсэн ба Lauren-ыг гэмт хэргийн хохирогч болоод удаагүй байгаа. Цаашлаад гэмт хэрэгтэн нь яг одоо сул чөлөөтэй явж байгаа талаар ч мөн мэдээлсэн. За энэ үед Bryson-ыг батлан даалтаар суллагдсан байх үед нь түүнийг хариуцж аван цаг тухай бүрд хянаж байх ёстой байсан цагдаагийн ажилтнууд ч мөн энэхүү мэдээллийг нь хүлээн авсан. Ингээд Bryson-ы шагаанд байрлал тогтоогч зүүж өгсөн компанитай холбогдоход Bryson суллагдсан цагаасаа эхлээл Mississippi-д байж байсан гэдг нь мөн тогтоогдсон. Тэгэхээр анханасаа Bryson-ы суллагдахтай холбоотой бүх зүйлс маш эмх замбраагүй хариуцлагагүй байдлаар явагдсан гэдг нь эндээс харагдаж байгаа. Тэрхүү компани нь Bryson-д байршил тогтоогч хийж өгснөөс хойш бүхэл бүтэн 4 өдрийн дараа Bryson-ы мэдээллийг цагдаагийн газраас хүлээж авсан. Энэхүү мэдээллийг хүлээж авсныхаа дараа анханасаа байршил тогтоогч нь буруу програмдсан гэдгийг ойлгоод Bryson руу залхан буцаж ирээд шин төхөөрөмж авахыг сануулсан. Харин энэ үед нь Bryson ч буцаж очиагүй. Тэр компаниас нь Bryson-ы талаарч цааш мэдэгдээгүй. Bryson-ыг хинжаах ёстой байсан цагдаагийн ажилтнууд ч ажиллаа хийгээгүй. За мэдээж ингээд Bryson-ыг суллагдсанаасаа хойш явх хориотой газар болох Mississippi руу явсан гэдгийг нь мэдээд шууд баривчлах зөвшөөрөл гарган цагдаагийн газраас түүнийг хайж эхэлсэн. Энэ үед Bryson хаана байгааг нь мэдэгдэхгүй, Lauren ч хаана байгааг нь огт мэдэгдэхгүй байсан. Ингээд цагдаагийн ажилтнууд хэдэн цагийн турш оролцсны эцэст арай гэж Lauren-ы машиныг хаана байгаа гэдэг байршлыг нь тогтооход Lauren-ы машин Wolf River гэх оршуулгын газар байж байгаа гэдг нь тогтоогдсон. За цагдаагийн ажилтнууд болон Lauren-ы аав тэрхүү байршлын дагуу явж очиход Lauren-ы машин оршуулгын газрын тэг дунд нь зогсчихсон. Bryson машин дотор сууж байсан.
Гэхдээ Bryson цагдаагийн ажилтнуудыг харсан даруйдаа машинаас буун ой мод руу зүхтаад орчихсон. Харин Лорены А болон цагдаагийн ажилтнууд Лорены машин дээр явж очих үед машиных нь ард талын суудал дээр танихдахгүй болтлоо аимшигтайгаар зодуулж тамлуулан айл хэдийн амьсгал хураасан 23 настай Лорен охины цогцос олдсон байдаг. Лорены цогцыг хэд хэдэн орны даавуунд ороогоод арын суудал дээр хэвтүүлсэн байдалтай орхисон байсан ба охины цогцос танихдахгүй болтлоо гэмтэж бэртсэн, зэрэмдэглүүлсэн, нас барахаасаа өмнө хөөрхий охин хэдэн цагийн турш зодуулж тамлуулсан гэдэг нь цогцыг нь харахад л тодорхой харагдчихсан. За үүний дараа 50 цагдаагийн офицерууд өнөрч нохтын хамтаар болон нисдэгт хэрэгтэй Bryce-ыг 9 цагийн турш хайсны эцэст нь нэгэн олж баривчилсан. Яг одоогийн байдлаар Bryson Davidson County-гийн цагдаагийн газарт хоригдож байгаа. Түүний шүүх хурлаа хүртэл барьцаа төлбөрөө төлөлөөд суллагдаж болох мөнгөн дүнг нь энэ удаад шүүхээс $1 сая хэмээн тогтоосон. За энэхүү аимшигтай хэрэг нь ердөө 3-7 хоногийн өмнө гарсан тул одоогоор үүнээс өөр мэдээлэл байхгүй байгаа. Bryce-ны шүүх хурал хизээ эхлэх нь ч мөн одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Анхнаасаа цагдаагийн газраас Bryce-ыг өдрийн 4 цаг 5 минутанд суллсан гэдгээс эхлүүлээд л бүх зөөс буруу тишээгээ явж эхэлсэн гэдэг нь бол энэ хэрэгээс тодорхой харагдаж байгаа. Энэ хэрэг дээр бол цагдаагийн газрынх маш олон алдаа дутагдал гаргасан, маш хаахрамжгүй хандсан, үүнээс нь болж 23 настай залуухан охин амь насаа алдсан. Лорены гэр бүлийнхэнд энэхүү аимшигтай явдал ямар хүн дээр тусаж, ямар аимшигтай уу гашууг даван туулж байгаа гэдэг нь бол ойлгомжтой. Та бүхэн маань бас энэхүү хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэлээсээ түлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээд энэ удаагийн дугаар маань энэ төрөйд дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайкаа дараарай, subscribe-а дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн 7 хоногийн мегмар гарагч шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.